соронзон индукцийн хууль. Бид өмнө нь соронз ба соронзон орны тухай, соронзон орон хэрхэн илэрхийлэх тухай үзсэн. Төмөр буюу нийтлийг өөртөө татдаг шин чанартай бодисыг соронз гэнэ. Соронзон харилцан үйлчлэл нь соронзон орноор дамжин явагдана. Соронзон орн нь тогтмол соронзонгийн эргэн тойронд, гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд, дэлхийн эргэн тойронд үүснэ. Одоо эдгээр соронзон орны үүсч байгааг туршилтаар харъя. Луужингийн зүү хөдөж байгаа хэсгийг анзаарна уу? Одоо соронзыг ойртуулъя. Соронз болон лууж нь харилцан үйлчилсэний улмаас утсыг батарейтай холбоогүй байна. Энэ үе чийдэн асахгүй. Луужингийн зүг хөдөлгөөнгүй байна. Энд дамжуулагчийн эргэн тойронд соронзон орон үсээгүй гэж илэрхийлнэ. Одоо чийдэн ассан байна. Учир нь батарейд холбосон учраас. Энэ үе дамжуулагчаар гүйдэл гүйж байгаа. Харин үед луужингийн зүг хөдөлж байгаа нь гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд соронзон орон үүсч энэ нь луужингийн зүүнд нөлөөлснийг илэрхийлнэ. Соронзон орон илэрхийлэх. Соронзон орн. Соронзон орны чиглэлээр соронзон орны хэмжээгээр илэрхийлнэ. Соронзон орны чиглэлийг соронзон индукцийн вектор гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлнэ. B үсгээр тэмдэглэдэг нэгжин Тесла. Соронзон орны хэмжээг соронзон урсгал гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлэх ба фи үсгээр тэмдэглэн нэгжин Вебер. N-с туйлтай соронзны эргэн тойронд соронзон орон үүсэх ба N туйлаас гараад S туйл дээр төгссөн битүү хүрээ байна. Соронзон орны чиглэлийг соронзон индукцийн вектор заах ба соронзон орны шумын нягтыг соронзон урсгал гэсэн хэмжигдэхүүн илэрхийлнэ. Бидний өмнө үзсэн туршилтууд дээр гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд соронзон орон үүсэх ба уг соронзон орн нь дэлхийн соронзон оронтой харилцан үйлчилсэний улмаас луужингийн зүг хөдөлж байгааг ажигласан. Тэгвэл дамжуулагчийг соронзон оронд оруулбал ямар үзэгдэл ажиглах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Мил ампер метр гүйдлийг хэмжих зориулалттай. Уг багжийг зис оромогт холбосон байна. Зис оромгийн хүчтэй холбоогүй учраас гүйдэл гүйхгүй байх ёстой. Оромгийн гол соронзыг байрлуулж дамжуулагчийг болон соронзон хөдлөхөд ампер метрийн заалт өөрчлөгдөж байгааг анзаарч байна уу? Энэ нь орооцоор гүйдэл гүйсэн гэсэн үг. Дээрх туршилтаас ажиглахад ямар үед багжийн заалт өөрчлөгдөж байна вэ?
Соронз ба ороомгийн аль нэг хөдлөх үед багжийн заалт өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл ороомгоор гүйдэл гүйж байна гэсэн үг. Тэгвэл яагаад соронз ба ороомгийг хөдлөх үед багжийн заалт өөрчлөгдвөө гэсэн асуулт гарч ирнэ. Энэ асуултанд хариулцгаая. N болон S туйлтай соронз байна. Соронзны эргэн тойронд соронзон орон үүснэ. Уг соронзыг ороомгийн дотор хөдлөхөд гэрэласч вольтметрийн заалт өөрчлөгдөж байна. Энд өөрчлөгдөж байгаа хэмжигдэхүүн нь соронзон урсгал байна. Үүний учир шалтгааныг Фарадей нэг ороодоос дүүсэх индукцийн цахилгаан хөдлөгч хүч нь ороодсоор өнгөрөх соронзон урсгалын өөрчлөлтөд тэнцүү болохыг тогтоосон. Цахилгаан хөдлөгч хүчний хэмжээ дараах томьёогоор илэрхийлэгдэнэ. Соронзон орны өөрчлөлт гэдэг нь соронзон урсгалын өөрчлөлтөд тэнцүү. Энд байгаа B үсэг нь соронзон орны индукцийн вектор бөгөөд чиглэлтэй хэрчмүүд нь соронзон орны шугамыг илэрхийлж байна. Уг соронзон оронд S талбайтай дамжуулагчийг орууллаа. Тухайн талбайд татсан перпендикуляр шурлууныг гадаргын нормал гэх ба N үсгээр тэмдэглэнэ. Гадаргын нормал ба индукцийн вектор хоёрын хоорондох үнцгийг альфа үсгээр тэмдэглэвэл соронзон урсгалын хэмжээ нь дараах томьёотой болно. Эндээс үзвэл соронзон урсгалыг өөрчилъё гэвэл нэг бол соронзон индукцийн векторыг өөрчлөх, эсвэл соронзон оронд байгаа дамжуулагчийн хөндлөн огтлын талбайг x гэж багасгах, эсвэл тухайн талбайг өнцгийг өөрчлөх байдлаар соронзон урсгалыг өөрчилнө. Тэгвэл ороодсын тоог өөрчлөгдвөл яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Учир нь Фарадей болохоор нэг ороодос дүүсэх цахилгаан хөдлөгч хүчний хэмжээг илэрхийлсэн. Харин бидний туршилтанд байгаа ороодос нэг биш маш олон байсан. Цахилгаан хөдлөгч хүчний хэмжээ ороодсын танаас хэрхэн хамаарахыг үзье. Хоёр болон 4 ороодостой ороомгууд өгөгдсөн байна. Түрүүчийн адил вольтметр ба чийдэн. Дээрх туршилтаас ажиллахад ороодсын тоо нэмэгдэхэд вольтметрийн хазаалт ихсэж, чийдэнгийн гэрэлтэлт ихсэж байна. Эндээс дүгнвэл N ороодос бүхий цахилгаан хөдлөгч хүч нь дараах томьёогоор илэрхийлэгдэнэ. За, энд харагдаж байгаа зураг нь дулаан цахилгаан станцын гаднах зураг ба бидний өнөөдрийн үзсэн цахилгаан соронзон индукцийн хууль дулаан цахилгаан станцтай хэрхэн холбогддгийг сонирхъё. За, энэ дулаан цахилгаан станцын дотоод утас харагдаж байна. Атомын цахилгаан станц, усан цахилгаан станц. Дулаан цахилгаан станцын дотоод бүтцийг бүдүүвчийг харуулжээ. Энд байгаа дүрслэл нь генераторыг дүрсэлж байгаа бөгөөд хэрхэн цахилгааныг үйлдвэрлэж байгааг ажиглая. Эргэх хүрдэнд соронзыг байрлуулж усны уналтаар соронзыг эргүүлье. Энэ үед чийдэн асах ба
Луужингийн зүү эргэж байна. Соронзыг эргүүлснээр соронзон орон өөрчлөгдөх ба энэ үйлчлэлээр дамжуулагчаар гүйцэтгэх нь. Усны уналтыг багасгаж үзье. Соронзон орны өөрчлөлт багасаж байна. Үүний улмаас вольтметрийн заалт ч гэсэн багасаж байгааг ажиглаж байгаа хаа. Дээрх туршилтаас харахад соронзыг эргүүлж байгаа зүйл нь усны уналт байсан бол дулаан цахилгаан станцад хүрдийг эргүүлэх чинь усны уур байх юм. Дулаан цахилгаан станц нь усыг халааж уур гаргах ба халсан дээр үзсэн томьёогоо ашиглан дараах бодлогыг бодъё. Бодлогын нөхцөлд оромгийн талбай 5 см квадрат гэж өгсөн байна. Талбай үндсэн нэг нь метр квадрат учраас 5-ыг урьдчилан 10-ын хасах 4 зэрэг метр квадрат болно. Харин альфа өнцгий тэг градус гэж олжээ. Хэрхэн энэ тэг градус болсныг сонирхъя. Оромгийг соронзон оронд перпендикуляраар байрлуулна гэсэн өгсөн. Тэгвэл гадаргын нормал нь тухайн гадаргад перпендикуляр шулууныг хэлнэ. Энэ үед гадаргын нормал ба соронзон индукцийн вектор хоёр өнцөг үүсэхгүй байгааг ажиглаж байна уу? Альфа тэнцүү тэг градус болох ба косинус альфагийн утга нь тэг градус дээр 1 гэсэн утгыг авна. Энэ үед соронзон урсгалын хэмжээ максимум утгандаа хүрнэ. Хугацаа нь 5 миллисекунд гэж өгжээ. Мил гэдэг бол 10-ын хасах 3 зэрэгт юм. Иймд 5-ыг урьдчилан 10-ын хасах 3 зэрэгт секунд болно. Соронзон индукцийн вектор 0.8 Теслагаас 0.83 Тесла хүртэл хорогдсон. Иймд B1 нь 0.8 Тесла, B2 нь 0.3 Тесла гэж өгөгдөнө. Ороцын тоон 100 гэж өгөгдсөн N үсгээр тэмдэглэлээ. Оромгийн эсэргүүцэл 10 Ом гэж өгчээ. Олох зүйл нь цахилгаан хөдөлгөгч хүч ба гүйдлийг олно. Үүний тулд эхлээд соронзон урсгалын өөрчлөлтийг орлъя. Учир нь гэвэл соронзон урсгал өөрчлөгдөж байж цахилгаан хөдөлгөгч хүч үүснэ. Энэ соронзон индукцийн вектор өөрчлөгдсөн учраас дельта P гэдэг нь дельта V үржлэгэнд S косинус альфа гэсэн томьёо болно. Өгдлийг ашиглан хариу гаргавал соронзон урсгалын өөрчлөлт нь хасах 2.5-ыг урьдчилан 10-ын хасах 4 зэрэгт вебер байна. Харин цахилгаан хөдөлгөгч хүч нь 5 вольт болно. Омын хууль ёсоор дамжуулагчийн гүйдэл нь цахилгаан хөдөлгөгч хүчийг эсэргүүцэлд хуваасандаа тэнцүү байна. Үүнийг тооцож хариу гаргавал гүйдэл нь 0.5 ампер гарна. Өнөөдрийн үздсэн хэвлэгийг шалгая гэвэл дараах тестийг ажиллаж болно. Нийтдээ 10 асуулттай хамгийн ихдээ 18 оноо тестүүд байна. За энэ мэтлэнгээр өөрийн мэдлэгээ шалгаж болно.